Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Учиртай урилга нэвтрүүлгийн нэгэн дугаар эхлэх гэж байна. Энэ удаагийн дугаарыг учрал миний бие та бүхэнд хөтлөө өргөх гэж байна. Яг миний урд байгаа энэ цомыг үзэгч та бүхэн харж байгаа бах. За магадгүй ихэнх нь мэдж байгаа бах. Мэдхгүй бас зарим нэгэн хүн байгаа. Тэгвэл энэ цомыг их орондоо авчирсан нэгэн мундаг залууг та бүхэндээ би уулзуулах гэж байна. Буян жаргал. За энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг. За энэ өдрийн бас баярын мэндийг хүргэе. За баярлалаа. Тэгээд буян жаргалын хувьд энэ цомын талаар бас танилцуулахгүй юу? Ямар тэмцээнд ороод авч байна? За энэ цом Макаод болсон Азийн цомын авраг гэж байдгийг. Тэрүүгээр ороод дэлхийд Азда чансаагаараа 3-т ордог тэмцээн байлаа. Покер шүү дээ, тий? Покерын цомын авраг. Энэ тэмцээнд гэхдээ 925 хүн орсон гэж байгаа шүү. 995 хүн орсон гэж байгаа, тий? Уучлаарай. Энэ маань баг рекорд гэж байгаа, тий? Тий, энэ нийт 20 удаа зохиогдсон байдаг юм билээ. Тэгээд хамгийн сүүлд хамгийн их орсон хүн тоглогчтой тэмцээн болохоор энэ бас энэ жилийн тэмцээн. Тий. Манай хүний хувьд хизээнээс яг покерыг сонирхож эхэлв. Покерыг би одоо 8 жилийн өмнөөс сонирхож эхэлсэн. Энэ нь бол найзуудтайгаа эхлээд нь тоглодог байж байгаа. Сүүлдээ Германд сурдаг байсан. Германы казинод бас ажиллаж байсан. Тий. За тэгэл ер нь покер гэдэг зүйл дуртай болсон доо ер нь сонирхолтой юм байна шүү. Сонирхолтой болсон. Тий. Энэ тэмцээний талаар ярил л да. За ингэж яваад Германд Берлинд покер сураад явж исэн чинь тэмцээн болсон байна шүү дээ. Энэ тэмцээнийг яаж мэдв? Би одоо Монголд ирээд 3 жил болсон байна. За. Тий. Тэгээд яг Макао би өөр Макаоч одоо Лас Вегасын дараа орох том газар шүү дээ. Энэ бол казиногоор тийм ээ. Тэгээд би өөрөө бас арай ойрхон юм байна. Бас нутаг үзье. Бас өөрөө покер сонирхолтой болохоор очныг тоглоод үзье гэдэг интернетээр судлаад тий. Интернетээр судлаад үзсэн чи яг 1 сарын дундуур энэ тэмцээн болох болж таарад. Тэгээд очоод оролцъё гэж шийдээд очив тий. Тэгээд хүн болгон очоод бүртгүүлэхгүй интернетээр бүртгүүлэх шаардлага байхгүй очоод мөнгөө төлөөл орчдөг. Хичнээн төгрөг төлдөг юм байна. Нийт хүн болгонд 2 сая 500 мянган төгрөг төлж илээ. Энэ ойролцоогоор бодоод үзэхэд. Тийм. Тэгээд бүгд 15 мянган чипс авна. Хасаа гэж яриад байдаг шүү дээ. Тэрийг аваад ахиж орох ирэх байхгүй. Тэгээд тэмцээнээр ингээд хүмүүс нь хасагтаад яваад байгаа байхгүй. Тэгээд хасагт ихэнд ороод 2 сая 500 төлөөл орчиход тэгэл хасагдаа бол тэгээд тэрийг хэрвээ алдаа бол буцааж авна гэж байхгүй юу ч байхгүй юм тий 995 хүн гэж шүү дээ. Энэ маань одоо яаж хасагдах шугамар явдгийг эхлээд хэд хэдээрээ байдгийг хэдэн өдөр үргэлжлэв юм. За нэг ширээнд 9 хүн суун. Тэгээд бодоод үзэхэд бол миний тоцолсноор 110 гаруй ширээ тэмцээний туршид тоглогдсон байлээ. За ингээд ширээн цугаал эхэллээ. За ингээд 9 хүн суулаа 3 бооч байгаа байхгүй 30 ширээгээр ингээд те эхний өдрийн 30 ширээ хүмүүс ингээд тоглоход нэг ширээнээс л ингээд 1-2-1-2-оор ингээд хацагтаад явангууд одоо 29 ширээ болгоод ингээд нийлүүлээд ингээд яваад байдаг байхгүй. Тийм багсан ширээнээс ингээд хүмүүсийн нөхөөл тийм тэгж хасагдсан юм байна. Тэгээд за ер нь яг шагнал байранд ороод ирлээ гэхэд хэдэн хүн үлдчихэж байгаа? 170 байсан баха. 170-аас эхлээл шагнал байр болоод эхэлж байгаа. Мөнгөн шагнал түрээд эхэлж байгаа байхгүй. Тэгээд 4 саяыг өгөөл 170-аас эхлээ 170-аас 150 хүртэл 4 саяыг өгөөл тий. Тэгээд ингээд арай илүү мөнгө нэмэгдээл явж байгаа юм л та. 150 хүн болцсон байхад хэдэн өдөр өнгөрцөн байсан бэ? 2 өдөр өнгөрсөн байсан тий. Тэгээд яг одоо финал гэхэр хэдэн? Финалт ч одоо финалт ч одоо 9 хүн л үлдчихэж байгаа. Тий. 9 хүн үлдэн. Тэр 9 хүн ч одоо жишээ нь хэд хэдэн одоо төгрөг авцсан байх вэ? За доотлол нь 9 хүн 30 сая төгрөг байсан байна. Тэгэл ороод очиод одоо тоглоё гэж одоо би бол өмнөөс ч бодоол л да. За би байсан бол одоо орчил за сонирхыг л орно. Эхлээл юм бод топ 9-д үлдчихнэ гэхэр ч одоо сандраалд яахаа мэдгээ баг хайж цухтмаар санагдах юм тийм байх уу? Үгүй би өөртөө бол бас нэлээд ихтгэлтэй байсан. Анх очихдоо л ер нь тий төрүүлэх зорилготой байсан болохоор биднес чи ингээд нэг өдөрт л одоо нэг 7-8 цаг бүтэн сууж байгаа байхгүй тэмцээ ингээл тэнгууд дундуур нь за нэг 2 цаг болоод нэг 10 минутын завсарлага авдаг. Тэгээд 10 минут болонгууд чинь би очиад ингээл юунд нараад, нойлд нараад нүрээ байгаагаад өөртөө ярилцаал за
чи чадсан шүү гэл. Тэгээд кино шиг юм болд юм шүү. Тийм л юм болсон да. Тэгээд эндээс ер нь тийшээ очихдоо ганцаараа очсон уу? Тэгсэг би нэг найзтайгаа явна гэж төлөвлөсөн байж байгаа. Нөгөө найз маань бас ажлын шаардлагаас болоод боломжгүй болоод тэгээд би өөрөө ганцаараа бүх юма захиалсан байсан болохоор тэгээд шууд явсан л та. Тэгээд тэнд ер нь монголчууд хэр байдг юм байна? Өөрөө чинь дэмжиж байв уу? Тий. Эхний 2 өдөр бол би тэр нэг Монголиа гэдэг чөлөөтгөө авсан өмссөн байсан. Тэрийг бол би өмсөөггүй шүү дээ. Эхний 2 өдөр бол хүмүүс бол анзаарахгүй тэгэл бас нэг хятад нөхөр байна, Аз нөхөр байна гэж бодож байгаа байхгүй. Тэр ганц 2 хүн монголчууд байсан. Тий. Тэр тэмцээнд бас нэг 2 монгол орсон гэсэн. Би бол сайн мэдээгүй зүйлд нь ярьж илаа. Тэгвэл зүйлд нь дараа нь надад хэлсэн байхгүй орсон. Тэгэл тэр Монголиа гэж хувцсыг өмссөн чинь 3 өдрөөс өмссөн чинь 5 6 хүн болоод яг аваргын 9 үлдэн готл дээрээс чинь за 20 30-аад монголчууд болчихж байгаа байхгүй. Тэгэл бүгд сайхан дэмжээл тий. Тэгээд дээрээс нь бас фэйсбүүкээр би тэр үед байнга шалгаад их боломжтой байдаг байхгүй. Тэгэл ороод миний зургнууд чинь байнга нэг инээмсгэлсэн зургнууд байсан. Тэр найзуудынхаа монголчуудынхаа энэ янз бүрийн комент бичсэн, лайк дарсан иймэрхүү юмнуудыг уншаад улам урам ороод тий. Тэгэл маш гоё байсан доо. Покер гэдэг маань хүмүүсийн яриагаар бол тий эр зориг шулуун шууд шийддэг тийм хүмүүс барыг тоглодог гэл зоригтой хүмүүс тоглоно. Эсвэл Аз байдаг юм аа гэх юм. Эсвэл ухаан зарнаа л гэх юм. Яг покерт бол мэдээж Аз бол байгаа. Гэхдээ 100% биш. Нэг 20-30% Аз гэж би бас боддгийн. Тэрнээс бусд нь бол одоо өөрийн төвчээр байгаа, чадвар байгаа хүнийг бас ажиглана тий. Тиймэрхүү чадварууд бас хэрэгтэй л дээ. Тэрнээс бол одоо 100% бол Аз биш ээ. Покерыг ингээл харж хат кинон дээр чи ингээл амар гардаг шүү дээ. Нүдний шилэн код моттой нүдний шил. Хөзрөн дээр ингээл тэрийг харж байна. Хөзрөн усгийн кинод ш багахад гарч ирсэн. Тэр ингээл айгүй нарийн юм гараал идэг. Тэгэл нөгөө нэг айгүй их янз бүрээр мэхэлдэг шүү дээ. Та нар дээр тийм ингээл тиймэрхүү юм ингээл ажиглал айгүй их тийг шанал шалгалт хийх үү? Шалгаал одоо жишээ нь ингээл байнгын ингээл орох тэмцээнд орохт нь ягаал. Тийм байхгүй. Тэгвэл тэр чинь бол битүү камержуулсан байгаа болохоор тэгэл ямар ч тийм боломж байхгүй. Бүх юмыг л ажиглаж байгаа. Хөөе шилэж үзье гэж зүүж мэд. Тийм байхгүй. Тийм байхгүй. Энэ тэмцээнд чинь тэгээд удаа дараас авраг гэж байх уу? Одоо ингээд өнгөрсөн жилийн тэмцээн биш жишээ 800 төгрөг оржсэн тэмцээн гэж байна тий. Тэгвэл тэндэн дөрүүлсэн. За тэрний өмнөхд нь ахид дөрүүлсэн. Ингээд дараалал жил болгон дараалал эсвэл топ 3 ч юм ороод идэг тийм хүн гэж байх уу? Дараас төрүүлсэн хүн бол ер нь байхгүй тий байхгүй л тий. Яг хуу финалийн ширээнд үлдсэн одоо надад та финалд үлдсэн тэр хүүхэн бол 4 жилийн финалийн ширээнд бас үлдсэн. Шагналт байранд бас орж исэн бас мундаг тоглогч байлаа. Дэлхийн аврагт ороод тодорхой хэмжээний амжилт үзүүлсэн. Тийм тоглогч байсан. Ер нь бол тэр финалийн ширээнд үлдсэн тоглогчд бол бас нэлээд тодорхой хэмжээний амжилт үзүүлцгээдсэн. Бүгд ивент итгэгчтэй тийм бүр дасгалж жуулагчтай тэгж ирдэг юм байлаа. Би буян жаргалыг хараад тах тийм сэтгэлийн өрөл багтаа хүн юм шиг харагдаад байгаа. Яг покер хүмүүс бол бараг тийм байдаг. Жишээ нь би байсан бол одоо сандраа хөлрөөд бүлтгэнээ дуусгах. Яг ингээд сэтгэл зүйн дайралт ч юм уу те ингээд би нэг нүдэрээ харах ч юм уу нэг иймэрхүү юм байх байгаад одоо топ 3 үлдсэн байх. Тийм топ 3 үлдсэн. Манай хүмүүс яг л энэ царайгаар гаргасан. Тийм тэгээд дээрэс нь өнгөр нүдтэй болохоор нүдний шил зүүх шаардлага байхгүй гал чи ер нь бол тий. Тэгэл хүмүүс яг ингээд хөдөлгөөнийг ингээд ажиглангууд нөгөө хүн чинь сандарчдаг байхгүй. Ер нь бол намайг ажиглаад байна. Би буруу хөдөлж болохгүй шүү. Ингээм бол би мэдэгдэн шүү гэд. Тэрүүгээр би айгүй ингээд хүнийг ингээд айгүй зүг ингээд ажиглаад байдаг байхгүй. Тэгээд тэр фэйсбүүкээс тодорхой хэмжээний мэдээлэлүүд яваад байсан л да. Тэрнээс би хальт харж ирсэн. Сүүлийн 3 хүн үлдсэн гэдэг. Бас мундаг 2 хүнтэй үлдсэн гэдэг жишээ шүү дээ, тий. Хэдийн очим насны 2 хүн бэ? Нэг нь бол энэ тэмцээний хамгийн том хамгийн залуу тоглогч байсан. 22 той байсан баха. Нөгөө өөх нь 25 6 той байсан баха. Ер нь маш залуу хүмүүс байсан юм байна шүү дээ, тий. Ааха. Буян жаргалынхаа хувийн талаас ч юм уу бас жоохон сонирхол л доо. Буян жаргал маань аль сургуулийг төгссөн бэ?
10 жилийн 1-р сургууль төгссөн. Математикийн сургуульчтай ер нь л тийм. Математиктаа бол мундаг байсан. Математиктаа бас нэг сайн байгаагүй. Тэр нь л тийм. Манай буян жаргалын маань гэрийнхэн хүмүүс бол маш мундаг хүмүүс байдаг баг. Ер нь хүмүүс тодорхой хэмжээнд мэдэх баг. Эцгийнхээ талаар бас бид нар жоох яриач. За манай маань буян дэлгэрийн болд гэж хүн байгаа. Чөлөөт бүхийн дэлхийн аваргын 2 мөнгөн медальтай. Тийм. Хошоо аврах тийм. Аав чинь бие бэлтрийн спортоор хичээлж байна те. Ийм мундаг хүн байдаг. Тэгээд өөрөө чинь болохоор ингээд бие бэлтрийн спорт бүхөөс ч юм хичээлүүлээ гэдэг сонирхол байсан болов. Тэгээд энэ покер гэдэг спортыг сонгох чи яаж хүлээж авч ирсэн? Анх покер гэдэг юмыг оролдоо явахад яаж хүлээж авсан? Эсэргүүцэлтэд тулгарч байв. Манай маань хэлдэг байсан л да. Яг би энэ чинь Германд покерын дилер хийж гинэ гэж хэлэнгөө. За миний хөө над покер гэдэг юмдаа орвоо. Над мөрөдтэй тоглоом гэдэг юмдаа орвоо гэж тэгж хэлдэг байсан. Тий. Тэгж болохгүй шүү. Хүн аав чамд итгэж байгаа шүү. Тэгж хэлдэг. Яг намайг бас би өөрөө ч хэлдэг байсан. Тийм байхгүй аа. Би зүгээр тэмцээн маягаар ингээд аяа нэг сонирхоод ингээд ордог юм аа. Тэрнээс л тийм байхгүй гэсэн. Сая явахад бас чи ингээд яах гэж байгаа Макаороо тоглох гэж явж байгаа юм уу гэж надад хэлсэн л дээ. Тэгэхээр би яг бас очоод сонирхоод үзье гэдгийгсэн. Эхэндээ бол жоохон доромчхон байсан. Яг тэгээд дараа нь ингээд авраг аваад ирснээр дараа аав чинь бас покер гэдэг юм сайн мэдэхгүй болохоор мэдээлэл байхгүй. Тэнгуутаа яг дараа нь ингээд яг би одоо финалд үлдээх гингуут аав чинь бас яг юм бас нэг тэмцээн утгаар нь мөрөдтэй тоглоомч. Одоо монголчууд маань бас яг мөрөдтэй тоглоом гэдэг утгаар бас энд их ойлголттой байдаг юм байлээ. Тэнцээч бол яг цэвэр одоо тэмцээн спорт гэдэг утгаар нь бас тийм шүү дээ. Ер нь манай монголч хоригдчихсан тий. Тэгэл хүмүүс нь ерөөсө покер гэхэр л мөрөгтэй тоглоом л гэж ойлгоод байгаа. Яг спорт гэдэг тий. Бусад газараа Солонгос, Япон энтэг эднээс бол бүгд тийм 5-6 гараа баг болоод бүр Монгол тийм хувцастай тэгээд дасгалжуулагчтай, менежертэй, ивент тэтгэгчтэй тэгж ирдэг юм билээ. Буян жаргалын хувьд энэ покер оюун ухааны спортоос гадна өөр хичээлдэг спортууд юу вэ? Ер нь спорт хэр дур сонирхолтой? Спортод дуртай. Хаяа найзуудтайгаа сакс тоглоно. Сакс бол банк тоглодгийн, хөл өмбөг хаяа тоглоно. Тэгээ бас дээрэс нь фитнес их дуртай. За, фитнес их дуртай. Бөхөр ер нь хичээлдэг. Бөхөр хичээллэг бай. Ер нь бөхөр хичээлэг. Манайх чинь бид гуруулаа л да. Би хамгийн том ах нь байгаа. Тэгээ гуруулаа аль нэг нь бас бүх болчихвол уу гэж бодсон. Тэгээд бас аа маань ч нэг хүчилсэнгөө. Монголчуудын хувьд бол сүүлийн үед маш их шуум тарж байна л да. Покер гэж ярьдаг ус. Покер гэж мөрөгтэй тоглоом гэдэг ус. Өөрөө чи ачаар энэ спорт юм аа гэдэг зүйл танигдчих байна. Тэгээд Монголд өөрөө чинээр ер нь баг брэнд болчих шүү дээ. Покер биш буян жаргалтгүй гэж ярих гэдэг. Тэгээд янз бүр ярих гарах юм аа бас. Өөрөө чинь ингээл хувь хүн талаас нь ч юм уу янз бүр бэмбэ ундаг. Тэгээд шагналаа аавн бэмбэгээ зарна Порше болгон ч гинөө. Эсвэл бэмбэгээ хүн бэлгэлэн ч гинөө. Янз бүр л ярих юм. Тэгээд энэ шагналын мөнгөө ер нь юунд өрөх гэж байна? Шагналын мөнгийг бол би одоохондоо төлөвсөн юм нь бол алга байна. Тий. Панамера ах уу? Мэдээж бас ирэх юм чинь машин тэгэхдээ энэ мөнгөөр би маш явна гэж бодохгүй байгаа. Бас тодорхой хэмжээний бас би хуваараа ингээд юм хийгээд явдаг. Тэгээд тэрэндээ бас оруулах болов гэж бодож байна да. Буян жаргал цаашдаа энэ покер гэдэг спортыг ингээд бүр мэрэгжил болгоо явах юм уу? Эсвэл энэ спортыг орхих уу? Эсвэл Монголд хөгжүүлэх юм уу? Цаашаа олон улсын тэмцээнд бас орох уу? Би бол бүр мэрэгжил болгоод явахгүй энэ покерыг бол яг хуу хажуугаар хобби маягаар ингээд тэмцээнд оролцоод болж игэл Монголдо бас спорт маягаар хөгжүүлэхэд бас өв нэмрээ оруулъя гэж бодож байна. Одоо энэ усан могой жил манайхан бол спортын талбар дээр бол маш амжилттай орслоо. Жудоо маань анхны эмэгтэй дэлхийн аварга төрлөө. Чөлөөт бүх маань эмэгтэйчүүдээр дэлхийн аваргаас багаараа ганцхан оноогоор дутаж Японы ард 2 дугаар байранд орлоо. Тийм тэгээд бас миний найз Хатанбаатар гэдэг оюун ухааны академи энэ бэлэгчүүдийн дээр маань бас шамнараа дагуулж яваад
тэмцээнд оролцоод дэлхийн рекордыг тогтоолоо. Тэгэд тийм төгсгөлд нь одоо би энэ покер гэдэг спортоор очоод бас Монгол гэж ер нь бол байгаагүйгээд нэг Poker Stars блог дээр бичсэн байлээ. Тэгээ покер Монгол гэсэн хоёр ойлголт бол шал өөрөө. Тийм. Тэгэхээр ингэ Монгол гэдэг нэг урд нь бол байгаагүй. Монгол гэдэг хүн би сонсооч гэхэд ихэд гараад ирлээ. Монгол покер айгүй хол сонсогдож байгаа зэрэг хэлцээс. Тийм. Гэтэл одоо Монгол гэдэг хүн гараад ирлээ гэсэн тийм ярьсан байсан. Тэгэхээр Монгол залуучууд маань ер нь бүх спорт, бие спорт, аюу ухааны спорт тэр талаар одоо чадчих шүү, болж шүү. Бид нэр чадах юм байна. Дэлхийд нэр дурсгаад эхэллээ шүү дээ. Надаас ахвал одоо бид ингээд эхэлж байна л да. Тэгээд тэгэхээр цаашдаа бас покероор олон залуучууд маань бас иймэрхүү амжилт гаргаасаа. Тийм. Тэгж л хүсэж байна да бас. За маш их баярлалаа. Сайхан өрөөлөө. Энд дэр нэмээд нэг юм асуучих. Оюун ухааны спорт, покер маань ч гэсэн оюун ухааны спорт. Тэр дундаа эр зориг бүх юмыг шаардсан спорт. Өөр оюун ухааны спортоор манай оюун жаргал маань хичээлдэг. Шатар, даам, шатар тоглоно. Гэхдээ тийм сайн бол биш. Тий. Гэтэ ер нь дороо сурчлах гэж би бодож шүү дээ. Улс төр entertainment ч юм уу те спортоос гадна хэр сонирхдаг вэ? Улс төр бол мэдээ сонирхолтой байх гэж бол амьдрал руу ингээл ороод ирчих болохоор улс төр чинь дайрал ороод ирчих тийм үү те. Тэгэхээр бол сонирхохгүй байх арга бухимдалтай байна уу, бухимдалгүй байна уу? Яг мэдээж бас тодорхой хэмжээний бухимдал байлгүй л. Өөрөө улс төрд орё гэсэн бодол өгдөг. Тийм бодол байхгүй. Тийм бодлоо байхгүй. Боён жаргалын өдрийн цагийн хуваарлт юу нэр өгдөг юм бэ? Өглөө хэд тусаал тэгэл. Жимээ хизээд нь амжуулчих чинь тийм. Тийм. Өглөө би 6-аас 6 гэсэн хооронд тусдаг. Тэгээ тийм банк. Амралтын өдөр ч гэсэн. Амралтын өдргүй л дээ. Амралтын өдөр хагас процент бол амарна. Тийм. Босоод 7-оос 9 хүртэл фитнес хийдэг. Жимээ хийгээд тэгээд гэртээ очиж усанд ороод тэгэл гарна да. Тэгээд орой нэг 9-10 үед л орж тийм да. Монголд бас покер сонирхдаг залуу хүмүүс зөндөө байгаа л та. Ер нь бол залуучууд нэлээд сонирхож байгаа шиг байгаа. Тэгээд өөртөө чинь бас тийм юм фэйсбүүкээр явж илээ л дээ. Өөртөө буян жаргалтай халж туулж тоглож үзэж болох болоо. Тийм боломж гаргаж өгөөч. Гаргая гэвэл яаж яах хүлээж авах болоо өөрөөс нь асуугаач гэдэг. Тийм. Болохгүй юм байхгүй. Ширийн цуяал гэдэг. Тийм, ойлгож. Яг монголчууд одоо бас би ерөөсө Монголд бол одоо энэ мөрөгтэй тоглоом гэдэг ерөөсө тоглолтгүй байсан л та. Герман тоглолдог байж байгаа л энэ ч ирэл хаяа нэг Poker Stars интернетээр нэг тоглоно. Тэрнээс ерөөсө тоглолтгүй байсан. Тэгэхээр одоо боломж нь байх юм бол би одоо тоглоход татгалзах юм бол алга байна. Тийм. Монголчуудтай сайхан тоглоод тийм. Тэмцээний дараагаар дэлхийн ранк гарсан байл л да. Тэнд өөрөө үүснэ тэрийг сонссон. Тийм топ 10 дотор орсон явжсэн шүү дээ. Тэр ранкд байгаа хүмүүсийг ер нь хэр мэдв. Би өөрөө эхлээд нь бас гайхсан. Яг үндэ бол тэгэл харсан чинь миний дээдлэлт одоо тэр Фил Хелмут, Фил Айви энтергээл том тоглогчид миний дээхэн талд нэг би одоо 10 тагаал тэр хүмүүс нэг 5 6 7 ингээд явж байгаа байхгүй. Тэгмэд би үнэхээр бас амжилт үзүүлсэн юм байна шүү гэдгийг үнэхээр ойлгоод бас их баярлсан л та. Тийм мундаг тоглогчтой бас нэг топ 10-т нь багтаад явж ийн гэдэг чинь тий. Дараагийн тэмцээнд урилга ирсэн үү? Дараагийн тэмцээн одоо би 11 сард юунд болох Макаод болох $100,000 Хонконг долларын тэмцээнд шууд тэмцээнд энэ тэмцээнд төрөлнгууд надад өгчдөг юм байлээ. Тэрэнд бол би очиж орно гэж бодож байгаа. Тэгээд энэ чинь зөвхөн покер гэдгээс гадна ер нь өөрөө чинь олон дэлхийд танилцж байгаа шүү дээ. Өөр ямар нэг байдлаар ч юм уу спортын одууд гэдэг шүү дээ. Реклам тоглоулж гэдэг юм уу те. Ямар нэг юм зураг авахлаач манайх покер жишээ нь покерын хүзрийн компани байна. Өөрөө чинь зургийг авъя гэдэг юм уу. Тиймэрхүү саналууд ирэх юм уу? Одоохондоо тийм алга байна. Ер нь л ирэх л ах та тий. Монголд хэр хүлээж авч байна? Монгол буухад. Монголд буухад бас ааманд тоссон, бас телевизийнхнаас ирсэн байсан тий. Энэ цом маань өөрөө хэдий хэр ханштай юм зүйл байгаа юм бэ? Би одоо тэрийгээ сайн мэдэхгүй явж байгаа шүү дээ яг үндэ. Хүмүүс бол янз бүрээр ярих нөө мөнгөний шагнал дээр нэмээд
300 хэдэн саяын цом, 200 саяын цом гэл 250 саяын цом гэл ярих юм. Энэ талаар бол өөрөө сайн мэдгүй юм. Энэ шилж явах юм уу ерөөсөө ингэ шууд надад үлдчихэж байгаа цом. Бун жаргалын хувьд мөнгө гэж юу вэ? Аз жаргал уу юу вэ? Гэхдээ мөнгө бол хүний хэрэгцээ л юм дээ. Тий. Шаардлагатай мэдээж тэнэш болоод яг аз жаргал бол биш л гэж боддог шүү дээ. Яг бун жаргал маань одоо ер нь нууц биш бол нас хэдүүлж байна. Миний нас одоо 32. 32. Гэр бүлтэй бол та. Тий. Багт. Одоо одоохондоо тэгэл тааш төгсөн болдог л шүү дээ. Яг Германаас ирээд 3 жил болчихлоо. Гадаад 7 жил байчихаар одоо бас тэгдэг юм уу? Гадаад олон жил байсан гэж штэ. Гадаад олон жил байсан. Гадаадын залуучуудыг харах юм. За эх орондоо ирээд бас удажлаа штэ 3 жил болсон гэж тийм. Эх орондоо ирээд Монголын залуучуудыг харахад бие авч яваа байдал, нийгэмдээ харьцаж байгаа байдал, Монголын нийгэм, залуучуудын нийгэм, Германы залуучуудын нийгэм ялгаа нь юу вэ? Дутагдaltaй тал, магадгүй давуу тал байна уу? Эсвэл дутагдaltaй нь юу вэ? Энийг ингээ өөрчилжүүл ийм сайхан болно доо ч гэдэг юм уу? Тийм бодол яг өөрөө чинь зүгээр л хувийн бодол. Одоо энэ манай сүүлийн Монголын зуржууд бол бас гоё болцгоосон шүү дээ энэ тий. Бас нийгмэд дагаад бас өгжөөд тий. Жоохон архитар суухал багсгач зүгээр санагдаад байдیں۔ Хүрээнийх нь нийлээд нэг юм клуб маягийн байгуулад хүмүүнлэгийн үйл ажиллагаанд бас хувь нэмрээ оруулаад би тэр талыг бас маш их дэмждэг л дээ. Тий. Тэгэхээр бас ноёдсон мөнгнөөс бас тэр тал руу бас юм оруулъя гэж би бодож байгаа. Манай буян жаргалын минь яг мэрэгжил юу вэ? Би герман хэлний орчуулагч гэдэг мэргэжлэр энэ мэрэгчлэр ажиллах уу? Энэ мэргэжлэрч ажиллахгүй ба. Орчуулга хийгээд энэ одоо би бас сурж байгаа. Ахаа сурж байгаа. Монголд магистрт мөсийн алгас ярилцаа. Казино, мөрөөдө тоглоом, покер гэлээ. Мөрөөдө тоглоом, покер одоо энэ хоёр ялгаатай юу? Яаж энийг хэрэгжүүлэх ёстой вэ? Покерыг бас мөрөөдө тоглоом болгоод тоглолцож байгаа байхгүй юу? Үндэ бол одоо энэ миний ярьжсанаар одоо хүмүүс чинь миний тэмцээнд ороход бол тодорхой хэмжээний төлбөр төлөөл ороод ахиж ордгоо гэж байгаа шүү дээ. Покерыг болохоор чи хүмүүс чинь ингээл карамаасаа мөнгө гаргаад хожигдонгуудаа ахиж аваад ингээд тоглоод байна гэж одоо ингээл эн чинь мөрөөдөд эн чинь бол тэмцээн биш удаа явчихж байгаа байхгүй юу? Ер нь бол нөгөөх нь болохоор яг тэмцээн гэдэг утгаараа ингээл хасагдчих юмар явж байгаа байхгүй юу? Тэгээ мөрөөдөд тоглоом дээр чинь бол хасагдмагс ойлголт байхгүй шүү дээ. Мөнгө л үйл тэгэл нэмэл тоглоол. Одоо болох ч байгаа тэмцээн гэж шүү дээ тий. Тэгвэл энэний дараагаас ч юм уу дэлхийн авраг гэж бас юм байдгүй. Бүр одоо том дэлхийн авраг 6 сард болдгийг. Лас Вегаст. Лас Вегаст болдог. Ийшээ очих уу? Тийшээ би одоо энэ жил очих төлөвлөгөө бол алга байна. Ер нь бол мэдээж покер тоглодог хүн болгоны мөрөөдөл гэдэг. Тий. Тэмцээ очоод дэлхийн аврагт яг төрүүлэх нь хайшаа зүгээр очоод нэг оролцоод энэ том тоглогчтой нэг тоглоод үзчих юмсан гэсэн. Хүн покер тоглодог хүн болгоны л мөрөөдөлтөө. Тэр тэмцээн чинь бол маш мундаг том тэмцээн болдیں۔ Түрүү жил 7000 хүн орсон гэсэн баха. 7000-аас тэгэл шагналын санж маш өндөр. $10,000 төлж ордог. Тэгэл бас ласгдах журмал явна л да. Ялгаа байхгүй тий. Топ 10 ранк гэж байна шүү дээ. Энэ ранкд байгаа хүмүүс чинь Лас Вегас эдрээс бас гарсан хүмүүс үү? Тийм шүү дээ. Лас Вегаст одоо жинхэнэ мэрэгжлийн тоглогчд бас байгаа байхгүй тэр донд чинь тий. Тэгвэл миний ажигснаар 4-5 мэрэгжлийн тоглогч үлээ. Тэр дэлхийн 10 ранк гэж байгаа дэрэн дээр дэлхийн авраг болсон хүмүүс бас байл. За. Тийм дэлхийн авраг болсон. Тэр Лас Вегас. Тэр Лас Вегасын дэлхийн авраг болсон. Хоёр ч хүн байсан. Тэр топ 10 багтцсан байгаа хүмүүс л тий. Өөрөс чинь бол дээр байна уу? Манай мэдээж миний дээр одоохондоо гэдэг утгаараа одоо ингээд энэ жил чинь дөнгөж эхэлж байна. Тэгэхээр ахаад тэмцээнүүд мэдээж явагдана. Тэнд ороод төрөөсөн хүмүүс нь тэгэл миний би тэмцээнд орохгүй бол мэдээж миний шансаа буугаал явна л да. Тий. Топ 3-т орсон байхад сүүлийн 3 байх шүү дээ. Яг өөртөө бүр би ерөөсөө авчичтэй гэсэн итгэлтэй байсан уу? Эсвэл за топ 3-т орчлоо магадгүй би дийлцсэн юм лүү гэж бодсон уу? Эсвэл тэрийг одоо мэдрэх юм байх уу? Тэр хүний харц руу хараад ч юм уу те. Яг тэнд байсан хүмүүс ингэж хэлсэн л да. Монголчууд маань
За чи би нэг 30 хэд үлдсэн байсан. Тэгэхэд за чи ямар ч байсан 19 дугаар байранд ороод тэгэхгүй бол 19-ээс хойш орох юм бол хэрэг байхгүй шүү гэдгсэн байхгүй юу. Яг гоо тэр 19 гэдэг нь яг гоо тэн чинь арай их мөнгө л авч байгаа юм л да. Тэгэл тэгсэн чинь нэг залуу болохоор за чи эхлээд нь 10-т гэж бод. За би ч гэсэн өөрөө бас тэгж л бодсон байсан л да. Дараа нь эхний 10-т эхний 9-т ямар ч байсан багтна гэж бод. Дараа нь 5-т үлдэнэ гэж бод. Дараа нь 3-т үлдэнэ гэж бод. Хэрэг 3-т үлдчих юм бол 1-т үлдэнэ гэж явгээд тийм тэр би бас яг тэгж бодоод сүүлийн 3-т үлдсэн байхад ингэсэн байхгүй мөнгө уул нь 2 сая Хонконг доллар гэж хэлсэн шүү дээ. Тэнгууд сүүлд 3 үлдсэн хүмүүс нь хоорондоо тохиролцоод мөнгө арай илүү их тэр хисаатай байгаа хүн их мөнгө тохиролцоод авчиж байгаа. Би бол тохиролцоо гэсэн ерөөсөө тийм санал гаргаагүй л дээ. Би өөрөө нэг тийм сонирхолтой байгаагүй. Тэгсэн нөгөө хоёр маань нэг нь болохоор Австралийн хятад, нөгөөх нь Хонконгийн хятад байсан байхгүй. Тэр хоёр над дээр гүйж ирэл мөнгөө ингээд юу яа хуваачаа тэрэн дээр юм байна. Тэгээ бодоод утсан чи бас арай тэрэн ч дээр юм шиг санагдаад тэгээд хуваагаал тэр хоёртой сүүлд үлдсэн байхад одоо хичнээн хоёр өөр орны хятадууд байлаа гэсэн. Ер нь бол бас л хоёулаа надар бас дайрж л тоглолт юм билээ. Ер нь бол нэг нь оронгууд нөгөөх нь хаяал. Ерөнхийдөө хоёулаа л хятад гэсэн үг шүү дээ. Тий, хоёулаа хятад шүү дээ. Тэгээд Монголыг гаргачих гал үз. Яг тийм бас ажиглагдчихж байгаа байхгүй юу. Тэгээд дээрэс нь яг финалд үлдсэн байхад тэр нэг хүүхэн байсан шүү дээ, тий. Тэр хүүхэн маань ивент итгэжтэй гэж биелсэн. Тэр ивент итгэж нь тэр хүүхнийг авч яваад уулзаад байсан байхгүй юу. Тэгсэн чинь юу яагаад над дээр хурж ирээд 2 ч удаа ирсэн. Чи энэ цомоо надад 1-р барьтайгаа өгчөө. За. Тий. Ивент итгэж харин юм бодноо. Тэр 20,000 илүү авах 1-р ондоос $20,000 илүү авахсан. Тэрийг чи аваа надад хэрэггүй. Би 1-р барийн намаар өнөөс 2 ч удаа гүйж ирээд тэгээд би үгүй би өөрөө 1-р нийтлээ тоглож байгаа. Тэгээд ивент итгэгчтэй гэж шүү дээ. Ер нь бусад тавирчид бол ерөөсөө усаасаа бэлтгэгдээд ивент итгэгч мэтгэгчтэй. Тийм байлээ. Тийм. Өөрөө бол ерөөсөө хуваараа тэгэл явал хэвчтэй ганцаараа. Тэгээд энд ирээд ч юм уу нөгөө янз бүрийн яам маамд одоо шимтгэл төлөвтэй юм байсан уу? Одоохондоо бол тийм төлсөн юм алга байна яг үнэндээ. Тэгээд үнэхээр төлөх ёстой бол би мэдээж төлнө л доо. Тэр чинь тэгэл казинод чинь зүгээр мөнгөний пак гэл өгчдөг юм билээ ерөөс. Тэгэл юу юм бэ дээ нэр мөнгө ч аваад гарна гэдэг чинь тий. Пак гэл шууд л ер нь гарна. За маа гэл ингээд бэлэн мөнгө чинь бодлоо мөнгөд өнгөл өгöd би зүнгэндээ игээл үрэл гарч байгаа байхгүй. Тэгээд би чинь нэг ганцаараа байсан шүү дээ. Ганцаараа байсан. Тэмцээний яг финалийн өдөр манай дүү маань над хэлэхгүй үрээд ирсэн. Буйнахаа гээл тэгэхээр би гайхаад юу илээ гэж хойшоо эргээд харсан чинь манай дүү ирсэн. Би бас маш их том дэмжлэг болж өгч байгаа байхгүй юу. Манай дүү ирчихээ тий. Тэгэл дүүтэйгээ хамт. Тэр чинь буруу тооцоолоод нөгөө нэг мөнгө Хонконг доллараа доллар болгочих гэсэн чинь боломжгүй болчоод тэгээд юан болгоод гэсэн чинь нөгөө нэг 10 хэдэн бодол Хонконг доллар маань бүр 80 хэдэн жирхэг бодол болоод тэгээд тэрийгээ зүгэнтэй хувааж игээ тэгээд юан болгож бас өөрчилсөн. Тий юан болгоод Хонконг Америк доллар болгочих гэсэн чинь боломжгүй байгаа гэсэн заавал ч юу. Тэгээд тэр их мөнгийг авах хэлд авахд асуудал. Гайгүй асуудал гараад ирсэн ямар ч. За тэгээд манай буян жаргал маань 995 хүнээс Монголын төлөөлж оролцоод хуваараа өөрөө явсан гэж хувь зарлаар өөрөө яваад энэ том амжилтыг гаргаад эх орондоо хүрэлцэн ирсэн байна. Тэгээ юун төрөнд өөр чинь дахин бас баярыг хүргэе. За баярлалаа. Магадгүй Лас Вегаст бас төрүүлэх болтугай гэж бас хүсье. Баярлалаа. Ярил Батар шүү. Тэгээд өөр ямар нэг зүйлд амжилт гаргая гэсэн бодол өгдөг покерсээр. Гэхдээ бизнесийн тал дээр бас амжилт гаргая гэж мэдээж бодлоо яах вэ тий. Өөр төлбөр дээр бол тохиолдол алга байна. Тэгээд бидэнтэй ярилцсанд өөр чинь маш их баярлалаа. Тэгээд магадгүй Лас Вегасын авар болоорой гэж дахин хүсээрэй. Монголын залуучуудын манаас бахархал болсон шүү өөрөө. Би бас өөрөө чи их бахархаж байгаа. Өөр чинь маш их баярлалаа. Баярлалаа. За.